Монгол Улсын их хурлын гишүүн Б. Пунсалмаа нарын 13 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн мянган орон шилжүүлсэн. Төсвийн мянган ороо 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүд асуулт асууж хариулт аваагүй болно. Нэгдсэн хуралдаанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд аргалагчаас тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёололоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцэн боловсруулах чиглэл өгсөний дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-2-ийн 1 дэх заалтад заасныг баримтлан зарчмын зөрүүтэй 3 саналын томьёололоор санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон төсвийн байнгын орооны танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсвийн байнгын орооны танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.